Сайн байна уу хүүхдүүдээ? Ялгарлан гадуурхалт нь хүний эрхийн зөрчил болох нь сэдвийн онолыг хүргэж байна. Ялгарлан гадуурхалт. Хүн арсны өнгө, хүйс, хээлэ, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, гарал үүсэл, хөрөнгө чинээ, төрсөн газар, нийгмийн байдал, бусад байдалд нь үндэслэн өөр ямар нэгэн байдлаар хязгаарлах, гадуурхах, хориглох, эсвэл дорд болон илүүд үзэх зэрэг үйлдэлийг ялгарлан гадуурхалт хэмээн ойлгох бөгөөд эдгээр нь хүн бүрийн эрхтгш байдал, хүний эрх эрхчлөөг өгөөсгөх зорилгыг агуулдаг. Хууль шүүхийн өмнө эрхтгш байх явдал юм. Хуулийн өмнө эрхтгш байх гэдэг нь нэгдүгээрт хууль тогтоох байгууллага хүнийг ялгарсан хууль тогтоомж батлахгүй байх. Хоёрдугаарт шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ маргааш талуудад адил тэгш боломж олох нөхцөл байдлыг хамааралан ойлгоно. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх, эрх үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий хараат бус үл харах шүүхээр нээлттэй шударгашүүлэх эрхтэй. Гин буруу нотлогдоогүй бол буруугүй тооцох, өөрийгөө өмгөөлүүлэх нөхцлөөр хангагдах, гэрчийн мэдүүлэг авах, хуулийг буцаан хэрэглэхээс хамгаалах зэрэг олон эрхийг энэхүү ойлголтод багтаан ойлгоно. Улсын үндсэн хууль нь дараах байдлаар хуульчилсан байдаг. Тус хуулийн 14-р зүйлийн 1-р хэсэгт Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрхтэй хиш байна. 14-р зүйлийн 20-р хэсэгт хүнийг үндэс угсаа хил арсны өнгө, нас вис гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг үзэл бодлоор нь ялгарлан гадуурхалж үл болно хэмээн заасан байдаг. Шууд бус хэмээн 2 ангилна. Илтээр шудраг бус байдлаар хандахыг шууд гэж нэрлэдэг бол шудраг хандаж буй мэт дэр өсөх боловч бусад бүлэг хүмүүстэй харьцуулбал тухайн бүлэгт иш бус байдлаар нөлөөлөх ялгаатай байдал үүсгэс нөхцөл байдал бий болохыг шууд бус ялгарлан гадуурхалтын хэлбэр гэж нэрлэнэ.